За сайн байцгаана уу. За ойрд бас уулзаагүй подкастаараа баясгалан багштайгаа ярилцаагүй юм байна. За тэгээд өнөөдрийн сэдв маань тархины програмчлал. За бид нэр тархиа шинээр програмчилж болох уу? За ер нь тархины програмчлал гэж ер нь юу вэ? За тархины хөтөлбөр буюу тархины дахин хөтөлбөрийн тухай ярих та. Тэгэхээр тархи гэдэг ямар ч хэрэгтэй эрхтэн бэ гэдээ тавчхан хэлчихье. За тэгэхээр хүний биеийн эдэрхтэн бүхэн тодорхой орон зай оршихуйтай холбоотой байдаг. Мөн хүний эдэрхтэн бүхэн өөр үүрэг даалгавартай. Энийг бол хэн бүхэн мэдж байгаа. За тэнгүүд тархи нь болохоор бидний хувьд бол од тэнгэрийн эрхтэн. Биднэрт одоо ихтгэлгийн эрхтэн гэж байна. 5 махбод. 5 твийн одоо төлөвлөсөн ихтгэлгийн 5 махбодын эрхтэн гэдэг шиг тархи бол бидний од тэнгэрийн эрхтэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний тархи нь одоо гавал ясан дотор байгаа олон тархинууд тэнгэрийн бүхэл ододтой их хүрэн холбоотой оршдог. Жишээлбэл бидний тархийг одод тэнгэрийн орноос хөтөлбөржүүлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл их хүрэн гэдэг нь юу гэсэн үг гэхээр их буюу үндсэн их програм буюу чиглүүлэгч, удирдагч хөтөлбөрийг оддоос бидний тархинд эргүүлж бидний тархи өрн мэтэр тухайн хөтөлбөрийн дагуу ажилладаг гэсэн утга нь. За жишээлбэл ингэж хэлье. За их тархи хүний их тархи нь жишээлбэл од тэнгэрийн хүн таван одтой их өрн холбоотой. Бага тархи нь бурчин одтой их өрн холбоотой. Өнчин тархи нь 7 бурхан одтой. Бургацаа тархи нь алтан нартай. Лимбийн тархи нь сүүн замын одтой гихчлэн бидний энэ тархи бүхэн өөрөөр тэнгэрийн одтой их өрн холбоотой ажилтдаг. Их өрн холбоотой ажилтдаг. За тэгэхээр тархины маань гол хөтөлбөр буюу хөтөлбөр нь одод тэнгэртэй буюу тэнгэрийн одод орон зайтай байгаа гэсэн. Жишээлбэл одод тэнгэрт тухайн одон гэр гэж нэрлэдэг оддын айсав ямар үйл хэрэгтэй үүрэг функцтэй оршдог гэдгээс хамаарат яг тийм үүргийг тархи энэ махан бидэр гүйцэтгэж оршдог. За би жишээ аваад сүүн зам галактикийн тухай ярьчих л да. За жишээлбэл бид өмнө түрүү хэллээ шүү дээ. Лимбийн тархи гэдэг бидний сэтгэл хөдлөлийн тархи гэж тархи байна. Тэгэхээр энэ лимбийн тархи маань сүүн зам оддтой их хүрэн холбоотой оршихтой сүүн зам одод алтан дэлхийд ямар үүрэгтэй байдаг вэ гэдэгтээ яг ижилхэн үүргийг гүйцэтгэнэ. За сүүн зам одод нь алтан дэлхийд хөр шороо хөвж тайгыг ургуулах, эмийн урмлыг арвидуулах, сүнсний сүүн хэрэгцээг одоо хангах, нийлүүлэх үүрэгтэй. Тэгж сүүн замын оддоос их дэлхийн маань ургамлын аймаг, шин мандал, хөр шороо, өөс ургамлан ургуулад тэр нь хүн амьтан их дэлхийг өөрийг нь одоо идэх хоол хүнстэй одоо болгож байна гэсэн утгатай. Тэрнтэй адилхан тэгвэл бидний лимбийн тархи бидний бид ямар үүрэгтэй гэхэлэрс нэгдүгээр сүнсийг хүнслэнэ. Сүнсийг тэжээн хооллоно гэсэн. Тэгээд дээрэс нь бидний эдэрхтний солилцоог тэтгэнэ. Бодисын солилцоо гэж ярьдаг бол энд эрдэсийн солилцоо гэж ярина. Эрдэсийн солилцоог тэтгэнэ мөн эсийн нөхөн сэргэлтийг хариуцсан ажилдаг чиглэлтэй. Эсийг нөхөн сэргээдэг, нөхөн ургуулдаг, төлжүүлдэг үүрэгтэй. Эсийг хоолдог гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үүргийнхаа дагуу бусад тархич гэсэн. За хүн 5 мод ихлэхэд ямар одоо хот тэнгэрт ямар үүрэгтэй. Тийм үү? 5 махбодыг бий болгодог. Бий болгосон 5 махбодоо үргэлж нөхөн сэргээж байдаг. Тэрнтэй адилхан нөгөө хүн 5 од чинь их тархиар дамжаад биднэрт өөрөөр хэлбэл их тархи маань хүн бидний 5 махбодын эдэрхтэн 5 мэдрэхүйн тархийг хүнсэлдэг, нөхөн сэргээдэг, ургуулдаг, бүрэн бүтэн байлгаж чиг үргийг нь гүйцэлдүүлэхэд дэмдэг гэсэн утгатай.
За тэгэхээр тархины хөтөлбөр гэдэг маань өөрөөр хэлбэл яг анх бидний бий болоход яг энэ чиг үүргийн дагуу ажиллах тийм одоо чиглэлийг гэдэг юм уу хөтөлбөрийг тархинд цугласан байдаг. Тэгэхээр бид тархиа ямар нэгэн байдлаар гэмтээхгүй, тархиа ихэд ачаалахгүй, тархиа ихэд унтуулахгүй, хордуулахгүй тийм үү. Хэвийн авч явж чадах юм бол тархи нэг өөрийнхөө үндсэн хөтөлбөрийн дагуу хэвийн ажиллана. Өөрөөр хэлбэл тархи үргэлжийн орон хүрд, мэлмийн хүрд дээрээ дамжиж од тэнгэртэйгээ их хөрөн хамааралтай буюу холбоотойгоор ажил тэндээс өөрийгөө тэжээгч, тэтгэгч эрчим энерги цацраг туяаг хүлээн аваад тэгээд тархи энэ бие махбод дээр ямар үүрэгтэй тэр үүргийг биелүүлнэ гэсэн. За гэтэл одоо сүүлийн үед яасан гэхэлээ нөгөө тархины түүний миний ярьсанчлал хэд ачааллаас гэдэг юм уу эсвэл тархины хүнс хоол тэжээлийн хангамжийн дутагдлаас буюу агаар, салхи, цацраг, гэрэл, галбаас, холон үнэр амтын дутагдлаас үүдэлтэйгээр тархи өөрөө яг үндсэн нөгөө их болсон орон зай руу оддын айл савруугаа оддын амин эрчмийн орон зай тэжээгч эрчмийн их үүсвэртэйгээ холбогдож чадахгүй болсны улмаас тархи яаж унтж байна, сулдж байна, тархи доройтж байна. Тэгэхээр тархийг одоо нэгэнтээ тархи ингээд унтаад эхлэх яах юм? Юм тогтоох чадвар нь багасна. Тийм үү? Эсвэл тархи нэг махан бие удирдан залах чадвар нь багасна ч гэдэг юм уу? Тархи нөгөө харсан, үзсэн, туусан мэдээллүүдэд архивлах тэр чадвар нь доройтно гэсэн утгатайгаар бид тархийг дахин програмчлах буюу хөтөлбөржүүлэх шаардлага гарч ирдэг. Яг энэ хөтөлбөржүүлэх гэж нэрлсэн энэ нэршлийн цаана үнэн хэрэгтэй бол нөгөө тархийг их болсон орон зай оддын орон зайтай сэргээн холбоно гэсэн утгатай. Сэргээн холбоод эхлэх юм бол тэртээ дэргүй одоо тэнгэрдээ одод нь байж лэн оддын чиг үүрэг тэртээ дэргүй тэнгэртээ ямар үүрэгтэй оршиж байгаа тэрийг хийж л бай. Тэгэхээр тархи яг тэр хөтөлбөрийн дагуу хэм нэгдээд ажиллаад тэгэхээр бидний бие махбод дээрээ махбодоо бүрэн дүүрэн удирдах чиглүүлээд залаа жолоодод явж байгаа. Тийм чадвартай болгочихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ аргыг бол яг маш олон янзаар сэргээж болно. Жишээлбэл ингээл да сүүн замын оддоос жишээлбэл бидний түүний хэлсэн лимбийн тархи салжлаа гэж үтэй. Өөрөөр хэлбэл яаж салах вэ гэхээр маш энгийн штэ. Энэ цагийн ойлголтоор бол мэлмийн хүрдний гэмтлээ гэсэн. Мэлмийн хүрд гэмтчлээ гэж бод. Нэлмийн хүрдний хүрд блоклогдчихлаа, эсвэл буруу хэрэгчлээ, эсвэл гацчлаа, суларчлаа. Тэр гэсэн тийм байлаар эсвэл тасарчлаа оддоосоо. Тэгэх юм бол нөгөө лимбийн тархи чинь энэ сүнсэн бие тэжээ сүүн идэрхтнүүдийг одоо удирдах, залгах, чиглүүлэх, сүм эсүүдийг дахин хуваагдалд оруулах гэдэг нь үржүүлэх нөхөн сэргээх чадвараа алдаад эхэлнэ. Тэгмэгц энийг яах ёстой вэ гэхээр буцаад тэр нөгөө мэлмийн хүрдний гажгийн гэдэг юм уу гэмтлийг нь засаад сүм замын сүм оддтой холбоосон сэргээж. Энийг дахин програмчлах гэдэг аахгүй жингэндээ энийг яг гоо тийм гоё нэр томьёор хэлээд бас цаад одоо мөн чанар агуулга гэдэг зүйл байгаа штэ. Тэр нь тэгж одоо нөхөн сэргээгдэж байгаа. Үйл ажиллагаа нь сэргээгдэж байгаа. За тийм. За тэгэхээр одоо ингэж ярив. За ямар аргууд байх боломжтой бэ? Тархийг дахин програмчлах. Эсвэл сэргээн програмчлах ямар аргууд байх вэ? Олон аргууд байх боломжтой. Яг хоо одоо цагт бол нэг бясалгал нэлээд одоо хүчтэй гэдэг мөрөн хүрээнд хэрэглэгдэж эхэлчихэд байна. Гэхдээ бол энэ бол нэг л арга. Агшин зургийн бясалгалыг богино хугацаанд хийж чадах юм бол үр дүнтэй буй зорилготой байгаа онж хийж чадах юм бол маш үр дүнтэй. Өөрөөр хэлбэл төвлөрөн бясалгал гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нөгөө түрүүний үлдгээр лимбийн тархин дээр анхаарлаа хандууллаа. Тийм үү? Тэгээд сүнсээрээ сүүн замын одоо оддтой сүүн эрчим эхлэхэд холбогдож сүүн оддын айн савар аяллаа гэсэн утгатай шүү дээ. За тэгэнгүүт эсвэл тэндээс лимбийн тархиндаа буюу сүнсэн бидээ сүүн эрчмүүдийг тосон авлаа, дуудлаа, буулгалаа, нөхөн сэргээлээ одоо
хүнсэллээ, цадлаа, жаргалаа гэсэн утгатай. За тэгэнгүүт дараа нь бас нэг маш үр дүнтэй арга болохоор ховсын арга. Өөрөөр хэлбэл ховсын аргаар маш богинохон ховсоо лимбийн тархиа ховсод оруулаад өөрийнхөө тэжээгч эрчмийн орон зайтай холбогддог команд өгч байна. Ховсчоор эрчмийн хязгааргүй орон зайруу аялах боломжтой шүү дээ. Аялах нэгчих боломжтой шүү дээ. Сүлэлдэх боломжтой тийм арга. За мөн дараагийн энэ хоёр дахь арга. За дараагийнх нь болохоор бодлын хүч. Өөрөөр хэлбэл мэдчихээн тийм миний лимбийн тархи сүүн зам оддын сүүн зам галактикийн сүүн оддтой хүрэн холбоотой. Тийм учраас би лимбийн тархинда сүүн зам оддоос сүүн эрчмийг би одоо толон авъя гэдэг ингээ маш хүчтэй бодно гэсэн үг байхгүй. Зөв хөтөлбөр дээр ингээ төвлөрж хагаад их бүрэн сүүн хэлхийгээс сэргээе гэдэг ингэж бодож төвлөрч чадах юм бол энэ арга маш богино хугацаанд бас үр дүн өгөх боломжтой. Бодол ер нь хүчтэй шүү. Гэхдээ хүний бодлын хүч гэдэг юм ахвар дөөгмөр учраас хэр хүчтэй зөв төвлөрч бодож чадна тэндээс хамаарат үр дүн ямар хугацаанд байх вэ? Үр дүн ямар хугацаанд өндөр үр дүнтэй байх вэ гэдэг нь өгөөж өгөх вэ гэдээс хамаарна. За дараагийнх нь бол амьсгалын засаглаар их боломжтой. Амьсгал. Өөрөөр хэлбэл одоо миний лимбийн тархины тархич өөрөө амьсгалж байгаа шүү дээ. Бүх эд эрхтэн амьсгалж байгаа, бүх тархи амьсгалж байгаа. Тэгэхээр лимбийн тархиа амьсгалуулаа. Лимбийн тархиныхаа амьсгалыг сүүн зам одны сүүн оддын амьсгалтай хэм нэгдүүлж байна. Төвлөрлөө сүүн зам лимбийн тархи маань яаж амьсгалдаг? Амьсгалж байна тийм үү? Түнгэт дээр амьсгалыг өдөөсөөр сүүн зам галактик угаасаа бүх оддууд амьсгалж идэг. Одоо оддын пульсас гэдэг ингээд гэлбаал анивчаад байгаа. Энд чинь дандаа амьсгал байхгүй. Энэ амьсгалтай нэгдүүлж байна. Тэгэхээр хэм нэгдүүлж байна. Жигд хамтраад зэрэгцээд амьсгалаад эхэлнэ. Тэнд амьсгаллаа энд тосч авлаа. Дахиад амьсгаллаа тосч авлаа. Дахиад амьсгаллаа тосч авлаа. Гэдэг хан бол нөгөө ам гэдэг ам эрчим энергиэр чинь нөгөө тархич нь амьсгалаад ирэх юм бол нөгөө дахиад түрүүний хэлсэн мэлмийн хүрд гэдэг юм уу? Блок нь тайлагдаад сэргээд өөрөөрөө амин орон зайг сэргээгээд бүтэн болгоод эхэлчихнэ гэсэн үг. Тэгэх юм бол дахин програмчлал. Өөрөөр хэлбэл дахин програмчлал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр анхдагч төлөвт нь үндсэн чиг үүргээ биелүүлэх чадвартай болгох тэр төлөвт нь л аваачна гэсэн үг шүү дээ. Тэр хөтөлбөрийг нь сэргээчнэ гэсэн үг. Тэгэхээр ийм басан гаргаар амьсгалж болно. За дараагийнх нь болохоор хөг аялгаа. Лимбийн тархийг сүүн одны хөтөлбөрөөр сэргээхдээ 7 нотыг ашиглана гэсэн үг. Бидний эд эрхтэн бүхэн 7 хүрттэй. Лимбийн тархиа тэр бүхэл бүтэн том тархи хэдэн цөмтэй бөмбөтэй тэр тархи өөрөө 7 хөг аялгаатай үндсэн. До ре ми фа сол ля си гэдэг. Яг тэр 7 хөг аялгаагаар нь оддынх нь тэр сүүн замын сүүн одны 7 хүрттэй буюу 7 ахуг аялгаатай нь сүлэлдүүлчихнэ. Тэгмэгц нөгөө тархины хөгөх шиг оддынхон хөгөх шигтэй хэмнэл зохирол хөг өнгө аялгаунд нэгдээ авчихна. Тэгэхээр нөгөө долгион эрчим энерги нь ингээд ижилсээд нэгэндээ сүлэлдээд уусаад тэтгэе явчихна гэсэн. За ингээхээр дахиад эргээд програмчлагдчихна. Тэнд оддын хүрднүүд өөрчлөгдөг, өнгө ахуг аялгаа өөрчлөгдөг. Ганцхан миний махан бие миний тархины хөг аялгаа өөрчлөгдөж байна. Скол хөг аялгаагүй болчиход байна. Тэгэхээр тэрийг сүлэлдүүлчихнэ гэсэн. За дараа нь болохоор бас нэг юм арга байгаа. Тархины одоо бидний тархи хизээ анхдагч төлөвтэй байдаг лээ. Тархи хамгийн их аз жаргалтай байх үед. Тархи аз жаргалтай байгаа тэр төлөв нь тархи нэг анхдагч програмчлалаараа буюу хөндөгдөөгүй унган дагшин онгон тэр төлөвөөр байна гэсэн. Тэгэхээр лимбийн тархиа аз жаргалын төлөвт нь оруулаад өөртөө тийм командыг оруулж штэ. Тэгэнгүүт яг тэр төлөвт байхдаа тархи хүссэн хүсээгүй их болсон нөгөө одтой сүүн замын сүүн одтойгоо тэдний нөгөө аз жаргалын эрчим буюу амин орны тэр амгалан дүлгөөн тайван тэр эрчимтэйгээ сүлэлдэж чинь долгио нэгдэж чинь
Давтамж нэгдчихнэ. Хэлбэлзэл нэгдчихнэ. Өнгөн нэгдчихнэ. Тэгэхээр ингэж нөө ажралын гэрчмэд хайрын буй амин орны энерги байгаад нөгөө тархич нь буцаад өөрөөгөө сэргийгээд програмчлалчихна гэсэн. За тэгэнгүүт дахиад бас нэг зүйл болохоор амьд байгаа бүхэн хөдөлгөөнтэй байдаг. Тэр хөдөлгөөнийг бид нар биелгээ гэж нэрдэг. Биелгээ. Тэр хасаар дагуу тойрж иргэлдэн үү, дэгдэж иргэн үү, номорч нахилзаж одоо бүжиглэж гангахж найгаж иргэн ямар ч байсан идэрхтэн бүхэн бэлгээтэй буюу хөдөлгөөнтэй. Тэгэхээр тархиныхаа тэр өөрийнх нь үндсэн хөдөлгөөн буюу биелгээг гаргаж тэндээс биелгээнээс үүсэх тийм хөдөлгөөнөөс үүсэх тэр эрчим энергийг нь өсгөөд өгнө. Тэгэд өсгөөлөн тархиа лимбийн тархиа биелүүлээл ингээд одоо биелнэ гэдэг нь биднийхээ бол ингээд тархич нь өөрөө тойрог хөдөлгөөн хийн үү одоо чилээгээ гаргасан хөдөлгөөн хийн үү ямар ч байсан тийм өөрийнхөө хамгийн өнө чөлөөлөх тийм хөдөлгөөнөө хийгээд эхэлнэ. Тэр явцад нөгөө эсүүд чангарсан эсүүд булчингууд тийм мэдрэлийн судал сувгууд ингээд тавираа чөлөөлөгдөд өөрийнхөө таавар ингээд хүүхч чиг ингээд бүжиглээд эхлэнгүүт нь үс ургамал шиг маяг анхаад эхлэнгүүт нь энерги нь өссөнгүүтээ өөрийнхөө ижил хэм долгион өнгөрөлтөй энергийн диапазон буюу зургас руу очиод нэгдэж байна. Амьдрах тэр эрч хүчнийхээ орон зайг нэгдчихнэ гэсэн үг. За ингэхэд бас дахиад буцаагаад програмчлагдчихна. Нөгөө эв хавгүй нөгөө хөшсөн, чивчирсэн, зангарсан тийм хөдөлгөөн гэдэг юм уу эвдүүгээ байдал тийм эвсэг тийм хөдөлгөөнөөр бэлгээгээр одоо бүжгээр гэдэг юм уу эргэлдээд өөрийгөө чөлөөлөөд сэргээгээд авчих байхгүй. Сунаагаад өвшөөгээд. За иймэрхүү болно. Мөн бас нэг юм арга байдаг. Өөрөөр хэлбэл тарих ингээ бидний тарих ихэнх үлээд ураг байхасаа эхлээд ургаж төлдсөн байдаг. Тэр үед тарихынд одоо яг ямар бүтцтэй, ямар цөмтэй, ямар одоо дэлбэнтэй гэдэг нь атраа хунраата ургах хөтөлбөрийг дээрээс өгөөд тэрний дагуу бидний тарих ургасан байна. Тэгэхээр яг тэр цаг руу аваачаад тарихаа сэргэн ургах үүдэл хөтөлбөрт нь оруулна. Тэгэхээр энэ үед тарих нэг эренхээ хөтөлбөр рүүгээ иргэн ороод өөрийнхөө эренхээний алдаагаа засвараа хийгээд нөхөн сэргийгдэж эхэлнэ. Энэ зүгээр тушаалал үг гэсэн. Цаг хугацаа орон зай руу одоо бид нар далд хөмсрийн төлөвөж яриад байгаа шүү дээ. Тэрэн шиг бид нар өөрийнхөө тарих ургаж исэн тэр үеийн мэдээллийг тархиндаа буцаага сэргээгээ сануулчихна. Гэх мэтлээ иймэрхүү одоо хэд хэдэн аргаар бараг ороод аргахад хэрэглээ шүү дээ. Аргаар тархийг дахин програмчлах боломжтой. Дахин програмчлалын цаана яг их хөрөнгө холбоог нь сэргээгээд өгч гэсэн. Одод тэнгэрийн их хөрөнгө холбоог нь одод тэнгэрийн амин эрчмийн их үүсвэрийн орон зайранд холбоо. Ингэхдээ тархины хүр засагдана, тархины эрчим энергийн орон зай засагдана, тархины амин орны өгөгдлүүд сэргэн, тархи өөрийнхөө үндсэн хөтөлбөрийн дагуу ажиллаж эхэлнэ. Яг ийм байдлаар тархийг дахин програмчлана. Би бол ганцхан лимбийн тархин дээр жишээ авлаа шүү дээ. Тэрэн шиг бага тархин дээр нь их тархин дээр нь, өнчин тархин дээр нь, борх цаа тархин дээр нь гэх мэтлэн бүгднгийн сэргээх боломжтой. Үүний тархины дахин програмчлалт гэж нэрлэдэг даа. Энэ тийм хэцүү зүйл биш. Энийг ингээл хэдэн сая төгрөг төлөөл, хэдэн мянган доллар төлөөл энэ тэнд очиж сураатах зүйл биш байхгүй та. Нөө яг аливаа зүйлийн голчийг нь, байг нь, зорилгыг нь буюу эсвэл үйл ажиллагааны хэрхэн явагдгийг ойлгочих юм бол эний чинь хогт мөнгөгүйгээр ч хүн сурах боломжтой. Яг хөө эхний удаад хүн өөрийнхөө тархины үндсэн миний тэр тархи аль одонгортой холбогдсон юм бэ гэдгийг мэдэхгүй учраас тэрийг нь зааварлаад өгч байна. Тэгээ яаж дахин програмчлах хүн тухайн хүнд нь бяцлал нь илүү тохиромжтой юм уу? Хөг аялгау нь илүү тохиромжтой юм уу? Амьсгал нь илүү тохиромжтой юм уу? Тийм үү? Эсвэл одоо өөрийнх нь бодлын хүч хэд өндөр юм уу? Магадгүй ховсон чухал байж болно. Тэгэх юм бол нөгөө тохирох аргаал олчихно. Тохирох аргаал олчихно. Хүн хүний сүнсний гэдэг юм уу? Махан биеийн гэдэг юм уу? Өөрийнх нь хүртний гэдэг юм уу? Өөрийнх нь нөгөө чадварууд өөр учраас тэрэнд нь тохирсон аргыг нь тодорхойлж өгвөл ерөнхийдөө тархиныхаа чиг үүрэгүүдийг заагаад өгчих юм бол аянда өөрийнхөө одоо дахин програмчлаад тийм репрограмчлал
одоо програмын гэдэг үйлдэлийг уртаа суулгаад нэг сэргээгээд авцсан байхад тэр чинь дахин сэргээгээд авах шаардлага байхгүй. Холбогдчихлоо, сэргэгчлээ. Бие махбод чинь мэдрэхтэн тархи чинь одоо хөнгөн болно, тархи чинь хурц тод болно, ой ухаан чинь сайжирна тийм үү? Биеийн одоо хөдөлгөөн үйлдэл чинь сэргэн, одоо сүнс чинь галтай болно ч гэдэг юм. Ингээд нэг сэргээгээд авцсан тэгээд хүн яасан. Уралахгүй, царлахгүй, хоол хүнсний хэд дутагдалд орохгүй, ахан бие хэд тамирдуулахгүй, сөрөг зүйлийг бодохгүй ч гэдэг юм уу те хэд хөдөлгөөнгүй байдалд байхгүй эсвэл агаар салхи одоо намсгалын тодорхой зөв дасгалуудыг хийх юм чинь нэг хэцүү зүйл огт байхгүй. Угаасаа л бидний бие эрхтнийг тийм байхаар бүтээчихсэн учраас бид нар тэр бүтээл рүүгээ эргэж орж байгаа. Тэр хөтөлбөрөөр эргэн бас сэргээж байгаа. Маш энгийн арга. Тэгээ ингэж хийж болж байгаа тэгэхээр бүх аргачлалууд сайн болоод муу талтай байгаа штэ. Ер нь бол чи дандаа гурилтай бол идүүлж чамд яах вэ? Ямар байх вэ? Дандаа чи адуу нэмэх идүүл яах вэ? Өвлийн үйлрэлд адуу нэмэх, зуны үйлрэлд адуу нэмэх, хаврын үйлрэлд адуу нэмэх идээд. Ямар болох вэ? Тэрнтэй адилхан нэг л аргыг байн хэрэглэх тийм сайн биш. Зөвхөн бясалгал хийж ингээд хөдөлгөөнгөө суугаад наа тархич нь өөрөө ингээд амьсгалаад гэдэг юм ингээд тархин дотор байгаа олон тархины эсүүд, мэдрэлийн эсүүд, тэр тунгалгийн эсүүд, тийм үү? Цусны одоо улаан цусны эсүүд, булчингийн эсүүд ингээд өөрсдөө ингээд бүжиглэж ингээд хөдөлж ингээд тодорхой хэмжээгээр урсгалаа гэдэг юм уу? Өөрийнхөө эргэлтийг ингээд сэргээж байх хэрэгтэй байдал ингээд байнга ингээд тогтмол ингээд бяцлагаа суудаг. Эсвэл байнга ховсон хороод хөвтөөд. Эсвэл байнга ингээд чөлөө зүг амьсгалаад байх. Энд чинь нэг өөр л байхгүй даа л гэж хэлээ те. Бид нар мянган хүнстэй гэдэг нь юу гэсэн үг вэ? Олон төрлийн шим, олон төрлийн эрдэс, олон төрлийн уург, олон төрлийн агаар, салхи, хурд, тундас бидэнд хэрэгтэй. Нэгэн улиралтай байгаад үргэлж бороо ордог газар тийм үү? Дандаа хүйтэн мөстэй байдаг. Тэр одоо зарцуу байдаг, мөстэй байдаг. Туйлын орон зай. Гэтэл дөрвөн улирал ээлжилдэг орон зай. Өөр штэ. Бид нар дөрвөн улирал ээлжилдэг орон зайд өнөдөр амьдарч байна. Тэгэхээр бид тэрэнд нийцсэн хөдөлгөөнтэй, хөг аялгаутай, амьсгалтай, эрчимтэй, энергитэй аргачлалууд, техникүүдтэй л байх ёстой л гэж хэлгээд. Чи хизээ хийж байгаа, чи өглөө хийж байгаа юм, чи ороо хийж байгаа юм, чи өдөр хийж байгаа юм. Чи зуны үйлрэлт хийж байгаа юм уу, өвлийн үйлрэлт хийж байгаа юм ч гэдэг юм те. Эсвэл чи гадаа хийж байгаа юм уу, дотор хийж байгаа юм уу гэдгээс чинь бүх нөөник чиний арга техникүүд хамаараад чи тийм универсал байх л ёстой л байхгүй да. Яагаад гэвэл чиний сүнсний энерги өдөр болгон өөрчлөгдөж байгаа, чиний сүнсний энерги өөр эргэлдэж байгаа. Чиний амьсгалж байгаа агаар өөр байгаа. Чиний харж байгаа од тэнгэр магадгүй өөр байгаа. Чи битүүнд хийж гэнэ үү? Шиний 15-ны сартайд хийж гэнэ үү? Гэдгээс хамаараа чи өдрийн нарнаар хийж гэнэ үү? Өчийн одоо шингэх жаргах нарнаар хийж гэнэ. Гэдгээс юм уу жоохон өөр байх ёстой шүү дээ. Гэхдээ яг хамгийн тохиромжтой аргачлалуудаа олоод нэг сэргээсэн байх бол дахин хийгээд байгаа шаардлага байхгүй л дээ уг нь бол. За тийм юм тархины хөтөлбөртэй гэдэг хөөрхөн хөтөлбөр байгаа, эмчилгээ байгаа, дом эмчилгээ байгаа гэж л хэлээд тэгээд ийм эмчилгээнд хамрагдахыг хүсэх юм бол хямдунаар Монгол дан гэдэг юм уу сурах боломж нь байна. Тэгээд тарих бол тэр бод тэнгэрийн эрхтэн гэтэл зүрх нь бол огторгон эрхтэн. Тэгэхээр зүрхний эмчилгээ одоо буюу зүрхнийг дахин програмчлах гэдэг бас асуудал байдаг. Ганцхан тархийг дахин програмчилдаг биш байхгүй. За яг тарих одоо тэнгэртэй холбоо. Тэгвэл огторгоо байна цааш. Тэгвэл зүрхийг дахин програмчилж зүрхнээс нэг зүрхний блокыг тайлна гэдэг байна. Зүрхнээс уучлал, үршүүл, хайр, хүндэтгэл одоо нэгүсрэнгүй сэтгэл гэдэг зүйл гаргадаг болохын тулд зүрхийг бас дахин програмчлах хэрэгтэй л доо. Түүнтэй адилхан маш илгээж дахин програм. Бүх өдрөхдөө дахин програмчлалаа. Дахин програмчлал гэдэг нь түрүүний хэлсэнчлэн хаанаас их үүсвэ гэдэг юм, хаанаас тэжээгч эрчим энерги авдаг бэ гэдгээс хамаарна л та. Тэрийг сэргийг хэлж байгаа. Гэтэ яг дахин програмчлал гэдэг үнэр томьёогоо үйлдвэрээр нь хэлээл явчих штеп. Тэр чинь үл агур тийм
өнгөцхөн наагуурл одоо төсөөлж боддог байсан юм байна. Тийм. Тэгвэл маш олон зүйлийг хүн амьдралдаа өөрчилж бас болно юм шүү дээ. Тэрхээ өөрчилсөн нь одоо өөрчлөж байх юм бид яг чанал бол очиж ийн л гэсэн үг юм шүү дээ төрлөх төр. Тэгээ ийм байхгүй бид нар яагаад гэвэл хүн өөрөө тархиа бүтээгээгүй. Тэгэхээр нэг бид нар өөрсдөө тархиа бүтээгээгүй юм чи бид нар тархиа одоо өөрчлөн, шинжилнэ гэж яриулж байгаа юм учир туталтай. Зүгээр тархийг бүтээгээд өчгсөн тархи гэдэг эдгэрхтнийг бидэнд одоо заяагдмал байдлаар илгээжгсэн тэд одоо оддын орон зай, одод тэнгэрийн орон зай бүтээгч нар л одоо мэдж байгаа ш. Тэгэхээр тэдэнтэй холбогдох холбоосыг нь сэргээх л эсвэл тэдэнтэй холбогдсон холбоосыг таслахгүй байх нь ухамсардгүй бидний үүрэг байхгүй. Тэгээд тэртээ нөхлийн шүрхэхтэй одоо тэнгэрээс бидний тархийг удирддаг. Огторгойн орон зайнаас бидний зүрхийг удирддаг. Дэлхийн 5 твээс бидний 5 махбодыг удирддаг. Алтан гац одноос бидний нуруу нуглам нугсыг удирддаг. Гэхмэчлэн иймэрхүү нэг хүн байгалийн шүтэн барилга гэдэг шиг хүн ба тэнгэрийн шүтэн барилгыг л мэдчих юм бол энийг ч одоо нэг заягцсан хэвээр наваад явъя гэсэн одоо бодол гэдэг юм уу? Ухамсар биднэрт суучна л та тийм. Тэгээ чөмгийг таган програмжилж байна. Өөрөөр хэлбэл чөмгнөөс үүдэлтэй нүн эсвэл гажижж штэ тэ тэрийг таган програмжилж болно. Эксийг таган програмжилж болно. Маш олон зүйлийг дахин програмчлан буюу сэргээн програмчилж болно. Өөрөөр хэлбэл бодлын тархиг бодлын тархиг болно шүү дээ. Бодлын бүх тархиг гэж ярьлаа шүү дээ. Тий. Бодлын өөрчлөгдөд тэгэл бүх зүйл өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм бодол нэг бодлын тархи гэдгээ эхлээд хүмүүс нэг мэдэх хэрэгтэй. Тэгэхээр нэг бодлоо цэвэрлэнэ гэж яриад шүү дээ. Хоостно гэж яриад байна. Бодлыг үргэлж цэвэрлэж нэг зөв мэдээллээр сэргээж байдаг бас нэг орон зай байгаа. Одоо тэнгэрийн оддын орон зай байна. Тэрнтэй бодлын тархиа их хөрөн хэвээр нь л хадгалаад аваад явах бол сөрөг бодлууд, буруу бодлууд, одоо сонин гаж бодлууд хүний тархинд бий болохгүй. Тэгээ бодлын тархи сэрхэн байх юм бол цус шингэн бидний бие доод цус шингэн ашаа цэвэр тунгалаг байна. Тэгэхээр нэг дахиад тэр орон зайгаар зэрэгээс цэвэршүүлэх програмчилж гэсэн боломжтой. Тэгэхээр ч тэгээд хүн өөрийгөө бүр асар өөр төвшөнд бас аваач боломжтой болж байгаа л гэсэн юм биш чинь. Тархиудаа цэвэр одоо анхдаач өртөл рүү аваач чинь зүрхээ бодлоо гэл бас сонирхолтой сургалт задарч гарч байгаа гэсэн. Ингээд биднийг нэг бидний бид бурхан баа гэж ярьдаг шиг бидний нэг бурхтууд яг өөрсдийнхээ жирүүсг хөдрөөр бурханлаг чанараар нь бурханлаг мөн чанартай бүтээж гисэн. Тэгэхээр тэр бурханлаг чанараа л гээхгүй байх. Эсвэл гээг тодорхой агшин гээчлэгд буцаагаад олж байгаа. Тэр боломжийг л нөгөө энэ одоо тэнгэрийн орон зай эцэг өвгөд гэдэг юм уу бурхтууд биднэрт үргэлж олгож яваа. Тэгээд бурханлаг тэр чанараа сэргээх нь энэ дахин програмчлал буюу нөхөн сэргээн програмчлах арга техникүүдийн гол зорилго л доо. Тэр хүүхэд ямар одоо цэвэр ариун байдаг үлээ те тэрэн шиг л буцаал тийм цэвэр ариун мөн чанар руугаа хүндрэлтэн одоо хөл тавьж хэлсэн байгаа. Тэр лугаа тэрийг үүтгэл руугаа нэгдэн буюу те гэж яриад байгаа штэ. Тэгээд эцэст бурхтуу таа байдгийн од тэнгэртэл байна. Онгодууд дээдсүү таа байдгийн октор гуйдаал байна штэ. Тэгэхээр айл болохоор од тэнгэр рүү октор руугаа ойр байх нь л бидний одоо мөн чанараа гээхгүй
явах. Бурханлаг хэв маяга гэдэг юм уу шин чанараа мөн чанараа одоо дахин олж авах. Тийм боломжийг бүрдүүлж байна л да. Тэгээ бүх юм боломжтой ганцхан нэг ийм л юм ажиглаад юм их тийм агаа бүхэн энгийнгээ хэлчихэд нь штэ. Энгийн имийг их одоо нэг гадныхан ч тэр тодорхой тэрийг тухайн зүйлийг эзэмшсэн хүмүүс ч тэр их тийм хэцүү зүйл, хүршгүй зүйл, олдошгүй зүйл шүү. Их өндөр үнээр энийг авах ёстой шүү. Тэ их одоо хичээн зүтгэжээж одоо юу гэдгийг сар жилээр гэдэг юм уу ингэж ойггүй хөдөлмөрлөж байж даган баясан дуурайж байж энэ амжилтанд хүрэх шүү гэж их тарих угаалт гэж хэлмээр байна. Тэхийн гэтэл нөгөөх нь маш энгийн агшин зурд одоо богино хоромхон зурд хийгдэх боломжтой тийм энгийн байгаа байхгүй уг нь. Тэгээд тэрийг яг үннийг ингээд нуучих юм. Үннийг нь олохгүй байгаасай гэх юм бол одоо ингээл үннээ тойрол ингээл одоо намайг тойроод гэдэг юм уу манай одоо фракцийг тойроод гэдэг юм уу ингээл Google ингээл бидрийг одоо санхүү мөнгөөр тэжээгээл тэтгээгээл эсвэл бидрийг тодорхой хэмжээгээр эрх мэдэлд ингээд удаан хугацаанд байлгаад шиг тийм үү. Тиймэрхүү нэг тийм хандлагууд байна л да. Одоо энэ техникүүдийг нээсэн гэдэг юм уу эзэмшсэн хүмүүсийн дунд. Гэтэл нөгөө нэг бидний зорилго болохоор яавал энэ мэдлэгийг үнэн мэдлэгийг, алтан мэдлэгийг, энгийн мэдлэгийг хүн төрөлх одоо хүмүүс тийм тойруу замаар биш тийм үү. Их тийм хичээл зүтгэлээр биш богинохон хугацаанд шууд ингээ гартна гэдэг юм шиг тархинд зүрхэнд нь өгөхгүй гэдгийг л одоо өсөж штэ одоо тэр тэн дээр л хамаг одоо гол анхаарлаа чиглүүлж ш. Тэгэх юм бол тархиа дахин програмчлах гэж ингээд 1 жил, 2 жил, 3 жил хэдэн жил болдгийг тийм үү. Эсвэл өөрийгөө дахин олж авах гэж одоо хэдэн жил ч гэдэг ингэж маш үнцэнтэй хугацааг ингээд алдахгүйгээр 1 сарын дотор бүх юма таньчих, бүх юма мэдчих. Тэгээд өөрийгөө олгоод авчих. Дахиад энэ цагаас эхлээд харин өөрийгөө гээхгүйгээр дараагийн хөгжил рүүгээ, дараагийн дэвшил рүүгээ, дараагийн одоо үнэн одоо мэдлэг рүү гэдэг юм үнэн алтан мэдлэг рүү тэмүүлээд нэг богино хугацаанд сүмсээ өндөр түвшинд авч явах. Эсвэл богино хугацаанд одоо бурханлаг өгдөөдсийнхаа орон зайруу гэдэг юм уу холбогдох. Тэр л замд нь хөтж болж залхтал байна л да. За энэ уг нь энгийн бооз. За чи өөрөө юу яа? Төгдөр. За чам дээр айл тархийг. За ярьсан саяхан ярьснаар лимбийн тархин дээр төвлөрье. Лимбийн тархин хөдөө голд нь байгаа штэ. Тархины чинь лимбийн тархин дотор чинь төвлөр за лимбийн тархин дотор чинь хар бий гэж байгаа, улаан бий гэж байгаа, бүүсэн бий гэж байгаа, сүм бий гэж байгаа. Хөх бий септал бөөм гэж байгаа. Дахиад хабинула ажиглалын бөөм гэдэг ингээд хэд хэдэн цөмүүд бөөмүүд байгаа. За лимбийн тархин дээр цөвдөрлөө. Амьсгалыг лимбийн тархиар амьсгалыг. Амьсгаланга лимбийн тархиныхаа их болсон сүүн зам галактикийн сүүн модын амьсгалтай амьсгалаа хэм нэгдүүлээ. Амьсгалаад өөрийнх нь их амьсгалтай нийлгээл лимбийн тархинда чиглэл өгч чинь, заавар өгч чинь, даалгавар өгч чинь. За амьсгалыг дахиад лимбийн тархин амьсгалаарай. Өөрийнхөө их болсон эрчим энергийн орон зайтай амин агаар салхитай эрчим гэрэл туяа цацрагтай хэм нэгдүүлэн амьсгаланга лимбийн тархины хөтөлбөрийн дагуу хөтөлбөрийн иргэн сэргээ
Маш хэвшиж яваад. Бишиж юм. Амьсгалаад. Лимбийн тарих чинь нэг энерлийн тарих байхгүй. Бүүвэн тарих. Нэгүслийн тарих. Сэтгэлийн тэр амар амгалан байдлыг хадгалахад чиглэгдсэн үндсэн чиг үүрэгтэй тарих. Сүүн зам малакийн сүүн ордууд бас адилхан одод тэнгэрийн айс хавыг амгалан болгох. Бүүвэн дуутай болгох. Сүүн эрчим энергиэр тэтгэх, дэмнэх, үйлдвэрлэж өгөөд гар гэрхсүүд дээр байгаа хөвч тайг, өвс ургамал, эмийн ургамал жижиг бичил ам амьдтыг сүүн хоол, сүүн энерги, сүүн гэрэл туяа цацрагаар тэтгэж өсгөх үүрэгтэй. Тэгэхээр энэ тарих сэргэг байж гэмээр жишээлбэл элэг эрүүл байх боломжтой. Ходоод эрүүл байх боломжтой. Гиз өхөн сэргийгдэх гэдэг юм уу? Бас эрүүл сарвал байх боломжтой. Үндсэн үүргэн сүүн тархины лимбийн тархины үндсэн үүргэн сүүн эдэрхтнүүдийг тэтгэдэг. Тэгэхээр сүүн эдэрхтэн буюу хүнслэгч эдэрхтэнгүүд хоол энэ цагийнхаар хоол босруулах эдэрхтэнгүүдийг сэргийдэг. Бүүлсэн тархины өрөвчийг мамалри баады гэдэг тийм сүүн бий. Тэгээ амьсгал нь өөр амьсгал хэмнэлтэй амьсгал чинь юм. Энэ бол зөвхөн амьсгалаар сэргээж байгаа үйлдэлүүд шүү дээ. Хоёлаа тэгээ хэрвээ гадаа зогсож байгаа эсвэл хөвч тайгаад ой тайгаад явж байгаа зүлэг ногоон дээр явж байгаа гэвэл илүү үр дүнтэй. Би нэг гидсэн юугаар ингээд зангираадсэн. Тэгсэн цай амьсгалаад астай тавираад байгуулж. Нэг бичлэг эхлэл зангирцсан. Нөгөө түүний эсэм мамалри баады гэдэг нэг сүүн биеийн хөвчрөлтэй гэдэг юм уу? Сүүн биеийн хүрд жоохон сүүгчин гэдэг юм уу? Сүүн блок маягийн тийм чоож маягийн ингээд нарийсалтай бол доошоо ингээд хотоод бүдүнгэж дэлүү өндөр гэх мэт эргэтнүүд чийлэг тиймэрхүү эргэтнүүдийн хүрд доошоо давхар адилхан нарийсалд орж байгаа буюу зангиралд орж байгаа. Тэгээл тэрийг ингээд амьсгалаад амин гэрчмээр тэтгээл тайвшруулаад суллаад хүр засагдаад ингээд доошоо туслах эдэрхтэмгүүдээ буюу чиглүүлдэг, удирддаг, залдаг эдэрхтүүдийнхээ хүртийг чөлөөлөд суллаад эхэлж байгаа. Ингээд сэргэж чинь. Тэгэхээр энэ маш энгийн байхгүй да. За бургацаа тарих гэдээ бодъё л да. Хүмүүс ингээд бургацаа тарих гэдэг. Бургацаа тарих чинь алтан нартай холбоотой. Жишээлбэл цаашаа дамнаад ингээд яг алтан нар нөөрөө цаашаа алтан газ гэх ингээд явчихна л да. За ямар ч тайжсэн бургацаа тарихыг за алтан нарны амин эрчим орон за би алтан нарнаас нь хөтөлбөрийн сэргэнэ. За энийг юугаар хийх вэ гэхээр за ардж жаргалын төлөвтөр болъё. За бургацаа тархин дээр төвлөр. За бургацаа тархиндаа байгаа ардж жаргалын мэдээллийг сэргээгээд яг тэр төлөв дээр анхаарлаа хандуулъя. Инээж байгаа, мэлээж байгаа, баясж байгаа. За тэр төлөв дээр байж байгаа алтан нарны амин орон зайн ардж жаргалын эрчимтэй хэм нэгдүүлье. Гармоныг нэгдүүлье. Аюух баяр баясгалан гэж. Сар газар баяр хөө. Инээд. Тэгэл энэ бургацаа тархиг чинь
дахин програмчлж штэ. Тэгэхээр бургацаа тарих бол асар чухал тарих байгаа гэдэг. Баяр баясгалангийн орчин энергээр өөрийгөө дахин сэргээдэг гэдэг юм. Өөрөх нь үндсэн чиг бүрийг биднэрт ажиргалыг мэдрүүлэх, баяр баясгалан төрүүлэх гэдэг юм уу. Тэгснээр зүрхийг жаргах гэдэг юм. Зүрхэнд хайр өгөх, зүрх өөрөө хайрыг тосон авах, мэдрэх, буцаад хайр бэлэглэх тэр чадамж чадварыг бургацаа тархины өөрийнх нь үндсэн чиг үүрэг одоо олгодог. Тэгээд тэр нь их үсвэр нь алтан нар буюу нарны амин орон зай амин цөмөөс ирдэг. Гэт мэгс гэрэл дулааныг тэндээс тосч авдаг. Ингээд маш амархан бүгдийн дахин програмчлах юм. Шууд халаа өргөж юм элбэг хүртэнүүд тэндсгэр. Би тэгээд ингээд зөвхөн хэсэгчилж штэ. Дараа нь нэг чадварчаа тэгэхээр офтоор бөөнд нэ штэ. За 108 тархинд зэрэг анхаарыг 108 тархиныхаа их болсон орон зай руу одоо тэнгэрийн орон зай одоо тэнд галактик байх нь нар байх нь тийм одод байх нь эрхэс байх нь гаригс байх нь жишээлбэл одон гэрүүд байх нь. Ингээд бүх тархич нь өөрөө холбоосоо сэргээзэн дахад бүгд сэргэгцэн тохиолдол ганцхан командаар ганцхан заах зөвлөмжөөр бүгдтэй холбоотой. Тэгээд тархиныхаа ингээд 5 метр хүн тархиа сэрээгээ тийм ухамсарын дарах бодлын дарах анхаарлын тарих төвлөрлийн тарих өршөөл уучлал нэгүслийн тарих гэдэг ингээд 90 зэргийн тарих гэдэг ингээд тархинаас ч бүгд чиг бүрхтэй байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд хөдөлгөөн дөрвөн бүчийг өдөртөн чиглүүлэх тархины үйл ажиллагаа доголдоод ирэх юм бол өөрөөр баг тархины үйл ажиллагаа доголдоод өдөр шиг харж шít. Тэнцвэрийн тарих энэ төргээд ингээд гэмтээд ингээд хөдөлгөөн одоо саажилттай скол ингээд дайлтулцаад гэх юм бол энэ чинь ингээд ганцхан програмчлсан гэж боломжтой байхгүй. Ганцхан тархиныхаа чигүүргийг сайн мэддэг байх хэрэгтэй. Аль тархи аль одон гэртэй аль одор хэстэй их хөрөн холбоотой бай гэдгээ мэдчихэл болоо байхгүй. Ингийн байгаа зү. Маш ингийн. Тэгэхээр нэг талаас нь маш ингийн нөгөө талаасаа ингээд мэдлэггүй хамаагүй оролдуулж байгаа аюултай тий. Гэхдээ хүрдүүдийн бүгдийн засны дараа бол шууд командлал болно. Хүрдүүд гэмтэлтэй байх үед одоо мэлмиг буруу хэрэгж хахад буруу хэрэглтийн засгүйгээр одоо бүгдийн мэлмиг хүрдний цаадлын 5 метр хүн тархичаад жишээлбэл одоо гэдэг харааны тархийг яа гэх юм бол бас жоо асуудалтай. Тэгэхээр анхдагч төлөв гэдгийг үргэлж хэлнэ. Унахан анхдагч үүдэлтэр төлөвтөн оруулах чиглэлчиг үүргийг өөртөө одоо нэг тархиндаа өгнө гэж чухал л та. Тод харагдаж байгаа юм нэг өдөр болсон юм шиг. Нэг юм бас сургалт байна. Стресс тархалтай. Энэ өвгдүүд нөгөө нэг яах вэ? Ингэж нэрлэхгүй биш үү? Эмэгдүүд одоо өөрсдийнхөө нэрлэж штэ. Өөрийнхөө онсон нэрээр нэрлэж штэ. Тархиг юу гэдгийг одоо тэнгэрийн дэрэгтэнд одоо тэнгэртэй холбоосын сэргээ гээл тамгын сэргээ яаж гэдэг юм эсвэл хүн холбоосын сэргээ яаж гэдэг юм эсвэл их хөрөн хэлхийг бүхэл ёож гэдэг өөрөөрөө хэлчихэж байгаа шүү дээ. Одоо Монгол өвдөйцэн нэр тийм аа. Тэгээд гэтэл одоо энэ цагтын шинжлэх ухаан ч бас нэг шинжлэх ухаан гэдэг юм уу эсвэл тухайн тэр одоо энэ яг арга техникийг илүү дэлгэрүүлж байгаа юм өвлүүд ингэ эзэмшиж явж байгаа хүмүүс бас нэг тийм орчин үеийн нэр томьёор нэрлэж штэ. Тийм. Тэнгүүд хүмүүс ингэж бодоод байгаа байхгүй. Өөр зүйл яригатаа тэр одоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тийм биш л гэж л хэлье да одоо тийм. Тэгээ бодитын бодитоор нь л хэлэхгүй бол өнөө одоо нэг оновчтой нэр томьёор зөв хэлэхгүй бол бас болдгүй л дээ. Тэгвэл бидний бас бодож исэн үнцэг их жижиг юм байна л гэж бодлоо. Тэгэхээр их цаана маш язгуурын юм засдаг. Тэ одоо ингээл батламж өгүүлгэн тунхаг үгэлгэн. Энд чинь нэг тийм одоо гэдгийг нэг тийм шин зүйл бас биш шүү дээ. Багаас нь л өгдөөцүүд
ээжээ дөрөв хүүхдээ сургадаг, захидаг, тийм сайхан ертөнцийн 3 зүрдсэн үг, онч мэрэгэн үг ингээд зөндөл байлаа шүү дээ хэрэгэлдэг. Тэр л зүйлүүдээ гээчээд мартчихад тэгээд одоо нэг тийм батламжууд тунхаг манифест гэж гаргаж байдаг. Яг хөө тэгээд оргуугаас охинтой дээр гэдгээр л хэрэглэгдэж байгаа. Гэхдээ гадны имийг дуурайхад тэгэл сайн тач муутайч л байна штэ. Ер нь бол нэг бас тухайн үе сонголт юм. Хэр удаан сэрж дараагийн төвшөнд гарахул гэдэг хордон цаг хугацааны л цаг хугацаа хэр үнцэнтэй тооцдог вэ гэдэг л тухайн үе сонголт болж байгаа юм даа л гэж бодож шүү дээ. харин Хордон яг удаанаар тойрч явах юм гэдэг л. яа танд ер нь бол тэгээд л байна л да. Тэгээд бид нар болохоор хурдан тойрчаасаа гэж хурдан дэвшилт гарчаасаа гэдгийг хүсэл эмэрхүү юмудаа гаргаж хэлээл яваад байна л да. Тэ аль болохоор баг нухацааны амжилтанд хүргэх арга зам эдгээрд Монгол эцэг өвдөд байсан, хоёрдугаард монголчуудын тарих ийм хүчрхэг тарихыг эгэл одоо тарихтай хүмүүсийн аргачлалаар хөтлөнө гэвэл жоохон учир зүтгэлтэй. Одоо ингэж үздэг штэ. Тарихны хамгийн өндөр чадамжтай ард түмэн бол хөх монголчууд байсан. Тэгээ үргэлжил нөгөө хөх монголчууд оюунаар нь дэлхийг хөдөлдөг, залдаг. Одоо энэ захар байлтанд хавлдаг. Тэгээд тэр нь 90 цэвэргээ бүр тусдаа нэртэй. Зөвхөн монгол хүн хэрэглэж байж одоо тарихны тэр өндөр чадамжид одоо бий болдог гэдэм үү, тохирдог гэж хэлээ да. Тэр 90 цэвэр үеийг ирлийзж болохгүй, хорлийзж болохгүй одоо байлгах. Дээрэс нь тэр бол өвгдөөс өв дамжин ирдэг энэ техникүүд уг нь монголчууд сэргэлсэн хэвээрээ байсан бол дэлхийн тэргүүлэгч ураг тарихны хөгжилтэй гэдэг нь чадвартай хүмүүс байж манлайлна гэдэг. Манлайлж ирсэн л дээ тий. Тэрийг л бид нар гээчээл одоо өнөөдөр арга ядаад нэг тийм массын хэмжээний сэтгэлгээтэй хүмүүсээс арай нэг ялгарч цойлсон хүмүүсийн тэр гаргаж ирсэн техникүүдийг чадан ядан өөртөө хэрэглээд тэр нь яг үнэн хэрэгтээ нэг бидний тарих өөр учраас тэр болгондоо цохимжтой гэдэг юм уу, цохиролтой, нийлэмжтэй биш байгаад удаан сэргэлт гэдэг юм эсвэл гацалт гэдэг юм эргээ явагдаад байна л гэж хэллий да тий. Бүх талбны хүч мань хувьсар гэл тэгдэг штэ. Тэгэхээр бас ярилцчвал яг тийм нэг үнцэг. Тийм үнцэг байна уу тий. Ухамсарыг жишээлбэл монголчууд 8 ухамсар тухай одоо 8 шатлаг ухамсарын тухай яригддаг. Одоо энд чинь тэгж ярьж байгаа юм алаа. Ухамсарыг ил далд ухамсар гэж хоёр яриад нэг л ухамсар бүхэн бид нар л одоо хүрч чадах юм бол бүх ухамсар ил ухамсар тариалагдаад явж байгаа. Тэгээд нөгөө бидний 5 м хүн тарих ил ба далд ертөнцтэй хоёр зэрэг ажилдаг нөгөө монголчуудын хувьд бол далд ухамсар гэдэг ойлголт байхгүй. Далд ухамсар гэдэг ойлголт байхгүй. Эрчим энергийнхаа түвшинд мэдрэлээ ухамсарлаа. Тэнд тийм мэдээл байна. Тэнд тийм одоо чадвар байна. Эсвэл тэнд тийм ухамсарлах одоо боломжтой зүйл байна гэх юм те. Гэтэл тэрийг нэг одоо 5 м хүн тарихныхаа далдыг үнэртэх, далдыг харах, далдыг сонирдох, тэр далдыг хүртэх, далдыг амтлах чадваруудаа гээчгсэн учраас өөрөө далдыг гэдэг нь үгүй энерги гэж байгаа шүү дээ. Энергийг амтлах, энергийг харах, энергийг сонсох, энергийг хүртэх, энергийг өндөрлөх тэр боломжуудаа гээчгсэн учраас нөгөө
тэр чадваруудаа байдгийг мартчихсан учраас тэр чадвараар хүртэгддэг бүх зүйл ухамсарт мэдээллүүдээ, ухамсарт үйлдэлүүдээ, ухамсарт зан дадлуудаа далд ухамсар гэдэг хэлээд байгаа байхгүй. Гэтэл монголчууд тийм ухамсартай байгаагүй. Ил талд хоёр ухамсар зэрэгцэн уншдаг. Далдад мэдрэлээ. За миний зүрхэнд дээр ямар одоо зүрхний одоо энергийн төвшөнд ямар одоо энерги байна. Яа хүйтийн энерги байна. Тийм үү? Яагаад хүйтийн энерги бий болчих? Ууралцаж. Тэ тэнд уурсан байна. Эсвэл тэндээс нэг хэрүүлийн одоо үйлдэлийг би өөрөөсөө гаргасан байна. Тэгээ зүрх маань агчжээс бол хөрчжээ гэдэг чинь юм чинь айгүй ингэ тэнгуут цаагаад тэр ураагаа өөрөөсөө тэр хүйтийн энергийг биесээ зайлуулах чадвартай. Халуун энергийг бид одоо зүрхэндээ суулгах. Тэр функц нь далд ухамсарын төвшөнд тэгдэд байхгүйгээр хийгдчихдэг тийм л зүйл байсан. Тэгээ яхааргүй сүмсэн биенийхээ үндсэн өгдлийг гэдэг үндсэн чадваруудыг ядчил хоёр ертөнцийн зэрэг ажилдаг 5 мэдрэхүүн эдэрхтнүүдийнхээ үйл ажиллагааг гэчэл нэг юм сонин жишээлбэл яриад байгаа хэрэг. Хэрвээ үнэхээр тэр чухал байсан бол Монголын өвд эзэд ухамсарыг 8 шаталд хуваахгүй байхгүй. Жишээлбэл. Тэгээ ухамсар гэдэг зүйл хаавгаа. Эцсийн нүнэ далан дээр байгаа хэн ч мэдэхгүй л шүү дээ. Ухамсар гэж юуг нэрлэдгээ ч мэдэхгүй шүү дээ. 5 мэдрэхүүн 5 үндсэн функцийг нийлүүлээд ухамсар гэж байгаа юм. Ухамсарлах үйл ажиллагаа гэж байгаа юм хэлэх мэдэхгүй л гэх мэт нэ. За тэгэхээр ухамсарын тархиа бас сэргийх боломжтой гэсэн үг шүү дээ. Дахин програмчлах боломжтой. Өөрөөр хэлбэл далдыг өнөртөх чадварыг сэргийх боломжтой. Далдыг мэлмидэх чадварыг гэдэг нь толилох чадварыг сэргийх боломжтой. Гэт ингээд ухамсарын тархиа сэргийж болно. За нэг иймэрхүү байна. За баярлалаа. Тэгээд маш өндөр чухал энэ цаг үед хэрэгтэй өндөр өвдгийн мэдлэгийг өртөөлөн хүргэсэн Мясгалан багштай маш их талархлаа. Тэгээд бас сонирхож байгаа хүмүүсээ бас комент бичээрэй. Тэгээд түрүүний чи дээр хийсэн нэг дураж хийж Тийм туршиж үзээрэй тийм. Дахин програмчиж байгаа. Шиж үйл яалаа тийм босоод Тийм баруцаа. дахин програмчсан. Ажлын төлөвт оруулаад дахин програмчсан. Гэх мэтлэн бусад бүх тархиудаа тэгж болно. Өнөрийн тархи, харааны тархи, баг тархи, тийм үү? Дунд тархи, гүр тархи бүгдийг хийж болно. За За баярлалаа.